Сайн байцгаана уу? За сүүлийн үед сошиал шилжээнүүдээр олон дагагчтай, нөлөөлөгчид, инфлюенсерүүд, олонний танил гэх мэтлэн хүмүүс улам бүр олширч байна шүү дээ, тийм ээ. Тэр зэрэг бидний хувьд тэр их олон мэдээлэл донд төөрөлдөх, аль нь зөв, аль нь буруу, аль нь үнэн, аль нь худлаа гэх мэтлэн зүйлийг ялгаж залгахад улам бүр хэцүү болж байна л да. За тэгээд энэ цаашлаад улс төрийн нөлөөнд автах тийм ээ тэр янз бүрийн үйл ажиллагаа, тархи угаалт гэх зэрэг зүйлд нөлөөнд нь автах иймэрхүү эрсдлүүд бас бий болж байна, нэмэгдэж байна. Тэр зэрэг хэрхэн үүнээс өөртөө болон үр хоочоо нийгмээ улс орноо хамгаалах вэ гэдэг одоо цорын ганц арга биднэрт үлджээ. За тэр нь ямар арга вэ гэхээр бид нэр өөрсдийнхөө ухамсарыг дээшлүүлээд хэлбэлцэл толгойноо нэмэгдүүлэх юм шаардлагатай болж байна. Тэгэхээр зэрэг хэрвээ бид нэр ухамсараа дээшлүүлээд хэлбэлцэл толгой маань ингээд нэмэгдээд ирэхээр бид нэр одоо хэн нь худлаа хэн нь үнэн ярьж гин. За аль нь зөв аль нь буруу вэ гэдгийг илүү ялгаж салгах чадвартай болно. За дээрээс нь аливаа зүйлийг өнгөн талаас нь шүүх дүгнэх биш тийм ээ. Илүү цаана байгаа зүйлийг нь учир шалтгааныг нь олж харах. За тэгээд илүү цаана нуугдсан байгаа зүйлийг нь олж харах тийм ээ. За тэгээд аливаа зүйлсийг ингэж том зургаар нь харах юм чадвар маань нэмэгдээд эхэлдэг. За тэгээд ер нь бол энэ үзэл санаа гэдэг бол асар тийм тахал тийм ээ халдвартай зүйл байдаг л да яг тахал шиг тийм ээ вирус шиг байдаг. Тэгэхээр зэрэг бид нэр энэ асар их өндөр оюуны дархлаатай байхгүй бол энэ бол одоо маш вирус шиг хурдтай тархдаг ийм тахал байдаг учраас уг нь бол бидний энэ оюун санаа ухамсар гэдэг бол бидний хамгийн дээдийн ариун орон байж байдаг. Гэтэл энэ ариун орон руугаа бид нэр юу ч хамаагүй босон болоогүй хэрэгтэй хэрэггүй за тэгээд хэрүүл хов яриа гэх мэтлэн зүйлээр ингэж ихэд ээж болохгүй шүү дээ тийм ээ. Тэр зэрэг бид нэр одоо асар их өндөр одоо тийм оюуны дархлаатай байх шаардлагатай байна. За тэгэд ингээд бид нэр дархлаатай болоод илүү хэлбэлцэл толгойноо нэмэгдүүлээд ирэхээр хэнийг давах уу, хэнд итгэх үү гэдгээ хүртэл сонголтоо илүү зөв хийгээд эхэлдэг. За тэгээд дээрэс нь одоо тэр ямар ч үн цэнэгүй, өөрийн гэсэн үнэт зүйлгүй, мөнгөний төлөө юу ч хийхэд бэлэн байдаг тэр хүмүүсийг даагаж тийм ээ тэр хүмүүст илүү хүчийг, боломжийг өгөх байдал маань багасаад ирэн тийм ээ бид нар дагаад байгаа учраас тэр хүмүүст боломжийг олгоод байна л да. Энийг юм сөргөөр нөлөөлөх боломжийг нь олгож чинь тийм ээ. Тэгэхгүй тэр хүмүүсийг дахаа болоод ирэх юм бол бид нэр илүү тийм ээ өөртөө оюун санаандаа тийм ээ илүү нийцсэн тийм хүмүүсээ бид нэр илүү олж авах дагах юм одоо чадвартай болоод эхэлнэ. За тэгээд тэр одоо дээрэс нь тэр stand-up comedy art гэдэг нь тий. За тэгээд urban talk show гэдэг ямар ч хүнд ямар ч хэрэгтэй зүйл ярьдгүү. За бидний ухамсарт ямар ч гэрэл гэхээтэй зүйл өгдөггүй. Харин ч бүр бидний ухамсарыг доош нь татчихдаг тийм зүйлд бид нэр ингэж баясах тийм ээ зугаацах тийм шаардлагагүй болчдөг. Бидний зугаацдаг, баясдаг зүйл илүү өөр түвшинд очиод эхэлдэг. За тэгээд ерөнхийдөө бидний одоо тэр хэлбэлцэл чичирхийлэл долгионыг нэмэгдүүлдэг ийм ач тустай хэд хэдэн арга байдаг. За тэр зэрэг энэ аргуудыг бид өдөр тутмын амьдралын хэм маягтаа ингэж хэвшүүлж дадал болгох ийм энгийн хэдэн дадал байгаа. За тэгээд үүнээс одоо та нарт заримыг нь одоо дуртахад тийм ээ өглөө бүр өглөөний 6 цагаас 9 цагийн хооронд энэ тэр өглөөний нарыг ингэж өөртөө шингээж нарлуугаа харж за тэгээ хориолуугаа шингээж арсандаа шингээж тийм ээ. За ингэж өглөөний нарандаа суух ийм нэг арга байдаг. За тэгээд дээрэс нь бид нэр одоо энэ сошиал сувгуудаас аль болох жоохон зайгаа авах хэрэгтэй. Ягаад гэвэл одоогоор бид нарт тэгж маш их тэгж эргээр нөлөөлөд байгаа. Бидний ухамсарыг ингэж сайнаар нөлөө үзүүлж байгаа. Иймэрхүү зүйл хараахан одоо баг байгаа. Харин ч эсрэгээрээ бид нарт илүү сөрөг нөлөө илүү үзүүлээд байгаа учраас сошиал сувгуудаас аль болох зайгаа бариад утас таблетаднаас аль болох жоохон хол байгаад харин өөртөө илүү цаг гаргах хэрэгтэй байна тийм ээ. Өөрийгөө хөгжүүлэх, дэвшүүлэх, тийм ээ, өөрийнхөө ур чадвараа нэмэгдүүлэх. За тэгээд оюун санаагаараа сүнслэг байдлаар гэх мэтлээ одоо бүгдийг нь ингэж эдгээр чинь ер нь бол бүгдээрээ яг нэг ижил төвшний зүйл. Энэ бүгдийг баланстайгаар зэрэг ингэж хөгжүүлэх шаардлагатай байдаг. Тэгэхээр биднэрт бол өөртөөгөө ажиллах маш олон зүйл байна. За тэгээд дээрэс нь бид нэр сошиалаас холдоод эхлэхээр аяндаа бид нэр
шүүмжлэх сэтгэлгээ манай аянда багасаад эхэлнэ. Ягаад гэвэл бид нэр асар их шүүмжлэх сэтгэлгээтэй болсон байдаг тийм ээ. Хүн болгон ухаанд нууц шиг болоод хэн нэгний бусдын амьдралыг шүүгээд зөв буруу сайн муу тэр гоё байна, тэр муухай байна, тэр хин хаана юу хийж явж байна гэх мэтчлэн бусдын амьдралыг сонирхоод тэгсэн мөртлөө өөр лүгөө юусоо харахгүй, өөрөөсөө илүү холдоод иймэрхүү байдал үүсч байдаг тийм ээ. Тэгэхээр зэрэг бид нар яах вэ гэхээр зэрэг хэн нэгний талаар юусоо бодохгүй, зөвхөн өөрсдөө рүүгээ анхаарна. За чиний дотор юу болж чинь чи өөрөө юу бодож явдаг үеийн за ямар бодлоод чиний тархинд эргэлдэж чинь тийм ээ. За энэ болгоныгоо өөрөө хяндаг болж хэлнэ. За тэгээ дээрэс нь өөрийгөө илүү ойлгож, уучлж, хайрлах хэрэгтэй. За энэ бол одоо маш чухал. Бид нэр хэрвээ өөрийгөө хайрлаад эхлэхэд бусад хүмүүсийг бас илүү хайрлаж эхэлдэг. Илүү ойлгож эхэлдэг тийм ээ. Одоогоор бол бид нэр үнэхээр бусад хүмүүсийг ойлгож бас чадахгүй байна. Яг хайрлаж чадахгүй байна. Яг л бид нэр өөртөө эхэлж хайрлах сураагүй байгаа учраас тэр энэ өөрийгөө хайрлан гэдэг нь хувиа хичээн гэсэн үг юусоо биш ээ. Өөрийгөө хүндлэх, өөрийгөө ойлгох, уучлах тийм ээ. За тэгээд ийм одоо нарийн ойлголт байдгаа. Тэгэхээр зэрэг энэ ойлголтыг илүү сайн гүнзгийрүүл судлаад яаж өөрийгөө жихнээсээ хайрлах сурах вэ гэдэг одоо тийм ээ мэдлэгийг олж аваарэ гэж хүсэж байна. За тэгээд дээрэс нь бидний маш нэг том асуудал байгаа. Бидний зүрхэн хүрд маань маш их хаагдсан, хаалттай байж байгаа учраас бид нэр өөрийгөө хайрлаж чадахгүй, ойлгож чадахгүй байна. Тэр хэмжээгээр хүмүүсийг юусоо өөрийгөө бас илэрхийлж чадахгүй байна тийм ээ. Бүх юмнаас өөрийгөө хааж гин, блоклж гин, өөрийгөө хязгаарлаж гин. За тэгээд маш гомдол, үзэн ядалт тээж гин. Тийм ээ. Тэгэхээр зэрэг бид нэр энэ зүрхэн чакрагаа ойлгох жоохон нээгээд өгөөрэй. За тэр өглөөний наранд суудаг бясалгал бол маш их сайнаар нөлөөлнө. Зүрхэн чакраа нэхэд за тэгээд өдөр бүр бясалгал хийж авах хэрэгтэй. За тэгээд өглөөдөө оройдоо нэг бясалгал хийдэг тийм ээ. Бясалгал хийж одоо өөрийгөө зөвхөн өөрийгөө сонсдог ямар ч юм толгойдоо янз бүрийн элдв бодол эргэлдүүлэхгүйгээр өөртөөгөө байх тэр акшн маш үн цэнтэй акшн байдаг юм аа. Бясалгал гэдэг бол тэгэхээр зэрэг бясалгал хийснээрээ бас бидний зүрхэн хүрд илүү нээгдэж өгнө. За тэгээд зүрхэн хүрд маань хаалттай байгаа даа учраас бид нэр амьдралдаа ирж байгаа маш олон сайхан боломжуудыг өөрөөсөө түлхдэг, өөрийгөө тэр бүгдээс хязгаарладаг, блоклдог. За тэгээд дээрэс нь айдас гэж нэг юм байна. Энэ айдсаас айлуулах салах хэрэгтэй. Айдас бол бид нэр асар сөрөг тийм давтамж дээр оршиж байгаа энерги л дээ. Тэр энергийг бид нэр илүү хайранд хувиргах хэрэгтэй байна. Тийм ээ. За тэгээд бидний хийх ёстой зүйлийг хийлэгдэв, зориглох ёстой зүйл зориглолтгүй. За тэгээд ийм одоо зүйл байдаг учраас бид нэр айцаас айлуулах салах хэрэгтэй. За тэгээд дээрэс нь бидний хоол хүнс өдөр тутмын хоол хүнсээс бидний сэтгэл зүй, бие махбодын сүнсэнд оюун санаанд асар их нөлөө үзүүлдэг зүйл байдаг. Тэгэхээр зэрэг айлуулах байгалийн эрчим шингэсэн тэр амьд энергитэй амьд хүнсийг илүү хэрэглэх хэрэгтэй. Харин тэр өгсөн тийм ээ өгсөн энергитэй зовлон шаналлт хийсэн одоо тийм хоол хүнснээс аль болох татгалзах хэрэгтэй. Энэ нь бол бидний сэтгэл зүйд бие махбодод асар их нөлөө үзүүлж байдаг зүйл байдаг. Тэгэхээр энэ хоолндоо маш ач холбогдол хэрэгтэй шүү гэж хэлмээр байгаа. За тэгээд дээрэс нь бид нэр зөвхөн өөртөө эерэг нөлөө үзүүлэх тийм хүмүүсээ хүрээлтэд оруулах хэрэгтэй. За тэгээд шаардлагатай бол бүр хүрээллээсээ гарах хэрэг болж болно. За үнэхээр чамд сөргөөр нөлөөлөд байгаа тийм хүмүүс байвал одоо чиний хичнээн сайн ойр дотны хүн байсан ч гэр бүлийн чинь хүмүүс байсан ч гэсэн одоо шаардлагатай үед бол зайгаа авахаас өөр аргагүй болдог. За тэгээд илүү чамайг дэмждэг, ойлгодог, хурцлдаг тийм ээ. Чиний дутагдaltaй чанаруудыг хүртэл ингэж айжжилгүйгээр чиний төлөө хэлж өгч чаддаг. За тэгээд урамшуулдаг, дэмждэг, хамтдаа өсөй хөгжиж, өөрчлөгдөе гэж ингэж одоо явдаг. Ийм одоо хүмүүстэй илүү найзалж нөхөрлөх хэрэгтэй. За тэгээд илүү ингэж хөгжилт чинь саад болсон, тушаа болсон, иймэрхүү одоо хүрээллүүдээс айлуулах зайгаа авах хэрэгтэй байдгаа. Зарим тохиолдолд бүр ганцаардах шаардлагатай бол бүр ганцаардсан ч одоо ийм шаардлага бол тулгардаг. Тэгэхээр зэрэг ганцаардсан илүүдээр байдаг. Энэ харин одоо таныг илүү хөгжиж дэвших энэ орон зайг чинь илүү бүрдүүлж өгдөг юм аа. Тэгэхээр бол ганцаардлаас битгий агаарэ гэж бас хэлмээр байна. За тэгээд дээрэс нь юу хийвэл илүү тайтгарч, тайвширч, илүү одоо тийм ээ
амар амгалан байж чадчихээн. Одоо тэр хоббигоо бас бид нар олж авах хэрэгтэй. Магадгүй дуулах, бүжиглэх, зураг зурах тийм ээ. Ингэж одоо бид нэр ингээд өөрийнхөө дотор байгаа зүйлээ ил гаргаж нээх тэгэхгүй бол бид нэр дотроо маш их зүйлийг тээцэн үнийг ерөөсөө гаргаж чаддгүй, хин нэгнтэй хуваалцаж чаддгүй. Ингээд энэ ингээд бид нарыг ингээд өвчлүүлсэн, өвчин болчихсон байдаг л та. Тэгэхээр зэрэг бид нэр одоо хэлбэлзлээ дэвшлүүлж байгаа, эдгэрэх гэж байгаа учраас энэ бүх зүйлийг илүү гаргаж ирж, ойрлж хашгирмаар байвал хашгирч тийм ээ, уйлмаар байвал уйлж, одоо эрэгтэй эмэгтэй ерөөсөө хамаагүй, эрэгтэй хүн уйлж болтгоо гэж ерөөсөө байхгүй. Ирчүүд маань сайн уйлаарэ. Яагаад гэвэл ирчүүд маань асар их нулимсыг, асар их амьдралын ачаа бүхнийг одоо тээж ирдэг, нуруундаа үүрдэг, сэтгэлдээ маш их зүйлийг тээдэг, асар их зүйлийг оюундаа ингэж бодож тооцоолдог учраас одоо асар их ганцаарддаг байдаг учраас тийм ээ, аль болох өөртөө цаг гаргаад өөрийгөө нээж уйлмаар үедээ уйлж байгаарэ гэж бас хэлмээр байна. За тэгээд ерөнхийдөө болвол бид нэр хэлбэлзэл чичирхийлт долгионоо нэмэгдүүлэх нь ямар их ач тустай вэ гэдэг ойлголтыг бид нэр илүү сайн олж авах хэрэгтэй. Тэгэхээр зэрэг бид нэр хэрвээ дэлхийгээ нийгмийн дэлхийгээ өөрчлөе гэж ойлголээд бид нэр өөрсдийгөө өөрчлөх хэрэгтэй байдаг. Бид нэр өөрчлөгдөж байхад дэлхий өөрчлөгдөж байдаг юм аа. Тэгэхээр зэрэг дэлхийгээ өөрчлөн гэдэг нь ямар нэг улс орноо өөрчлөн сайжруулна гэдэг нь ямар нэгэн тэмцэл өрнүүлээд за тэгээд орж хашгиж байгаа тэмцээд тийм ээ, ингээд хүмүүстэй дайн зарлаад үзэн ядалт нийгмийг хагаралтуулах асуудал ерөөсөө биш юм аа. Энэ бол зөвхөн өөртөөгөө ажиллаж өөрийгөө өөрчлөх, өөрийнхөө хэлбэлзэл долгионыг сайжруулах ийм асуудал байдаг юм аа. Бид нэр хэлбэлзэл долгион сайжирч хахад дэлхийн маань ингэж сайжирч дээшилж дэвшиж юм аа гэдэг ийм маш чухал ийм ойлголт байдаг юм аа. Энийг бас илүү сайн судалж үзээрэй гэж одоо хүсэж байна. За тэгээд өөрийгөө илүү хайрлаарай, өөртөө илүү цаг гаргаарай. За гэдэг зүйлийг одоо энэ удаа хэлхийг хүслээ. Тэгээд өөрт чинь сөргөөр нөлөөлж байгаа, ухамсарцыг чинь доош нь татж байгаа тэр бүхнээс одоо зайгаа авч тийм ээ, тэр дагдаг хүмүүсээ дагахаа болж нийлдэг хүмүүсээсээ одоо зайгаа аваарэ. Тэм зөрөгтэй алхмуудыг, эрс шидэмгийн алхмуудыг зарим тохиолдолд хийгээрэй, битгий айгаарэ гэдэг зүйлийг хэлмээр байна. За тэгээд дараа дахин уулзъя. Та нартайгаа түр баяртай.